Барилгын төгсгөлийн дүр зураг руу хөтөлж эцсийн үр дүнд хүргэсэн тэр үйл явцад би үнэхээр дуртай. Барилга гэдэг барилга биш харин түүх гэж бид байнга хэлдэг. Тэгэхээр энэ түүхийг хамтдаа яаж бичих вэ? Энэ л миний сонирхлыг татдаг зүйл. Өмнө нь архитекторуудыг алдартай шиг ойлгодог байсан. Надад тэр ойлголт огт таалагддаггүй. Архитектор хүн өөрөөр мэдлэг боловсролт янз бүрийн баг хамт олон хүмүүсийг нэгэн хэмнэлд оруулдаг. Найрал хөгжмийн удирдаач шиг байх хэрэгтэй. Гэхдээ ганцаараа биш л дээ. Ганцаараа шийдээд байх нь зохисгүй. Харин янз бүрийн хүмүүс соёл мэдлэгийг нэгтгэж нийлүүлж тавьдаг хүн байх ёстой. Энэ бол Монголд Хүннү хотын төсөл дээр ажиллаж байхдаа мэдэрч маш их таашаал авч байгаа зүйл юм. 5 орн байгаа. Франц, Итали, Канада, Их Британи, Монгол гэд. 3 сарын турш хамтарч ажиллах үнэхээр гайхалтай байсан. Харин хамгийн ихээр бахархаж байгаа зүйл нь багаараа нэг зорилгын төлөө нэгдэн ажиллаж чадсан явдал юм. Төгсгөлд нь Монгол хүмүүст нэг зүйлийг хэлье. Чин сэтгэлээсээ та бүхэнд хуваалцахад та бүхэн өөрсдийн ирээдүг бүтээх бүрэн бололцоотой. Энэ ховорхон тохиолддог зүйл. Ялангуяа Европын өнцгөөс бараг л боломжгүй. Бидэнд ийм боломж байгаагүй. Боломжтой ч байгаагүй. Учир нь бүтэн зууны бүх зүйл нь хийгдчихсэн байсан. Харин монголчууд бол өөрсдийн ирээдүйг бүтээх бүрэн боломж байна. Ирээдүйдээ итгэж алсын хараатай байх хэрэгтэй. Өнгөрсөндөө хит уягдлахгүйгээр. Харин бидний нийгэмд ирээдүйд өдөр тутамдаа хийж буй үйлдэл ямар чухал үүрэгтэй болохыг ойлгох хэрэгтэй. Манай Монголд байдаг архитектор найзууд ч гэсэн маш чухал үүрэг хүлээдэг. Италийн агуу менторуудын нэг Ренцо Пиано ингэж хэлсэн байдаг. Архитектор байх маш аюултай. Учир нь чи олон жил дуурсагдах зүйлийг ч бүтээж чадна. Сайнгүй юм ч бүтээж чадна. Тиймээс бидэнд үнцнийг бүтээх боломж бас үүрэг бий. Барилгач нь нийгэмд хэрхэн нөлөөлөх юм? Эрчим хүчний хэрэглээг хэрхэн бууруулах юм? Нийгмийг төлөвшүүлэхэд барилгын чинь үзмж хэрхэн нөлөөлөх юм гэдэгт төвлөрөх хэрэгтэй. Бүх зүйлийг хамттан цогцлох хэрэгтэй. Ирээдүйд итгэлтэй байж чадах зүйлийг бүтээх хэрэгтэй. Харин итгэлтэйгээр юмсыг хийж чаддаггүй бол архитектор байх боломжгүй гэж би боддог. Монгол найзуудтай хандаж зөвлөгөө өгөхөд миний хувьд Монгол шиг ийм улс орны хувьд ялгарх онцлог. Дэлхий дээрх бусад улс оронд бүх зүйл маш удаан явагддаг. Харин энд бол бүх зүйл яг одоо өрнөж байна. Та бүхэнд одоо ч гэсэн тэр үнцэнтэй гайхалтай өрөмц байдлаа бүтээх, хөгжүүлэх хүч нь байна. Энэ туршлагаас хуваалцах боломж надад олдож байгаад үнэхээр багталтай байна. And I'm really proud to have the opportunity to experience it.